сар гарантай мама маань бараг 10 хоногт одоо ингээд огт байхгүй байна. Ийм удаан баасаа хураана гэж байх уу, яах ёстой юм болоо гэтгсэн байна. За ер нь бол нөгөө бид нар 0-3 сартаа тааж одоо нөгөө хөхөл 6 сар хүртэл бид нар дагнан хөхөр хүүхдээ хоолно гэж байгаа тийм. Тэгэхээр хөхөр хооллож байгаа хүүхдүүдэд маань тохиолддог нэг том одоо бие физиологийн хувьд илэрдэг нэг онцлог шинж тэмдэг бол хүүхд маань баасаа хураах гэж үздэг тийм. Баасаа хураана гэдэг маань физиологийн хувьд бол яг тогтсон тийм тодорхой хугацаа байгаа. 0-6 сартай хүүхд маань баас хураах хугацааг бол бидний яг зааснаар бол 4 хоногт этлэнэ. Боёо одоо тийм. Тэгтэл энээс дээш хугацаанд хүүхдийг баас сураагаад бид эхлэх юм бол ямар нэгэн бид нар хоол боловсруулах системээс эмгэг асуудал байна гэдгийг бид нар үзнэ. За дээрэс нь баас хурааж байгаа хүүхдэд энэ утган хаталт мөн үгүй юу гэдгийг бол эмчнэрийн хувьд бол үзэж бас үнэлгээ өгнө. Мэдээж нэгдүгээр нь тухайн хүүхдийн гарч байгаа баас нь хэлбэртэй байна уу? Одоо хамгийн ихний хэлбэр бол нэг гадил жимс байгаас бид нар банана. Дээрэс нь хүүхд хорголон хэлбэрээр бааж ийн гэдгийг үзнэ. Гэтэл 3-4 хоног дотор хүүхд маань баасаа хураагаад гаргаж явахдаа өмнөх одоо нөгөө хөхний сүний хүүхдийн баастай адилхан хагас шингэн каш шиг шаргал өнгөтөө тэгээд их хэмжээтэй бааж явд. Энэ бол баас хураалт гэдэг бид нар үзнэ. Энэ тухайн хүүхдийн хувьд бол 10 хоног баасаа хураана гэдэг бол мэдээж эмгэг шинж тэмдэг байх учраас мэрэгжлийн хүүхдийн эмч нарийн амчид заавал хандаж үзүүлээд яг ямар шалтгаантай гэдгийг тодруулан зайлшгүй чухал гэсэн үг байна тийм. Тэгэхээр эмгэг гэж ойлгож олно энэ бол байж болохгүй л гэсэн үг байна тийм.